За skip хийчих хөөхдөө. Next гэчгээ хөө. Окей. Хочу. Спичинг. Ай. Юм асуу танаас. За би хариулъя. За. Айкуны асуулт байж болно заяа. Тоо. За ингээд нуурын хэрэг дээр За. хоёр хэлгүүн ингээ ойлголцох гээд одоо нэрээ ойлголцох гээд нэг нь болохоор чулуу руу заагаад цэцэг рүү заасан. Тэр үний нэр хэм бэ? Ойлгосон уу? Бодъё. Чулуу руу заагаад цэцэг рүү заасан. Тэр үний нэр юм бэ? Нуурын хэрэг дээр шүү дээ, тий? Тэр нуурын хэрэг дээр хоёр хэлгүүн ойлголцох гээд нэг нь болохоор чулуу руу заагаад цэцэг рүү заасан. Тэр үний нэр хэм бэ? Яг хоорондоо ойлголцох юм бол хоёр хэлгүү. Одоо нэрээ ойлголцох гээд байгаа хөө тэр хоёр юу? Тэгээ нэгнийхээ нэрийг нь одоо миний нэрийг тэр гэдэг хийж байгаа юм уу те? Зөв. Тэгээд ингээд ойлголцох гээд чулуу руу заагаад цэцэг рүү таасан. Тэр үний нэр хэм бэ? Наач амар хүнд айкуны асуудал байна. Үгүй энэ ерөөсөө хүнд асуулт биш. Яг асуулт руу ороогүй. Чулуу руу заагаад цэцэг рүү заасан. Энэ чулуу цэцэг гэсэн нэртэй хүн байсан байхгүй ихнийх нь. За. За дараагийнх нь болохоор ингээд нуурлал үсэрсэн. Тэгээ гараад ирсэн. Тэр хүний нэр хэм бэ? Хоёр дахь хүнийх нэр гэсэн үг шүү дээ. Эхнийх нь нэр нь юу гэлээ? Эхнийх нь нэр нь чулуу руу заагаад цэцэг рүү заагаад тэр хүний нэр чулуу цэцэг. За тэгээ дараагийнх нь нэг нуурлал орж гараад ирсэн юм тий. Зүгээр дараагийн хүн зүгээр өөрийнхөө нэрийг хэлэх гээд нуурлал үсрээ гараад ирсэн. Тэр хүний нэр юу юм бэ? Тэр хүн яг гарч ирсэн юм уу? Живцэн биш үү? Тэг гарч ирсэн. Тэр хүн гарч ирээд тэр хүний нэр юм бэ? Shit, наач ямар амар IQ-ны асуулт ээ, бурхан ингэ. Яг нэгийг нь хоёр хүн л хариулсан юм да амар олон хүнээс. Нөгөө нэг өмнөх нэртэй адилхан юм болов? Үгүй ээ. Тэр хүн нэрээ хэлэх гээд ус руу үсрээд гараад ирсэн. Тэр хүний нэр. Тэр цаг агаар нь ямар байсан бол? Цасмаас орж ирсэн болов? Цаг агаар нь гоо зүгээр нэг сайхан нартай өдөр ирсэн. Нартай өдрөө. Бассейны шорт морт байсан юм болов? Мэдхгүй. Шууд хувцтайгаа ороод гараад ирсэн баг. Тэгвэл дулмаа. Тэр хүн эрэгтэй юм. Нэрийг асууадсан юм шүү. Би та хариулт асуу. Эрэгтэй үү юм уу? Би дахиад хэлье заяа. Би сонссон мэдчихэж байгаа. За. За ойлгож байна. Тэ эрэгтэй үү юм биш та. Дулмаа чи эмэгтэй очоод байна тий. За тэгвэл ер нь эрэгтэй нэр واخгүй тэгээд эрэгтэй гэлж. За байж байгаа. Би энэ юу ороодох юм нөгөө Монголын хамгийн их эрэгтэй хүний нэртэй ямар нэр вэ тэрийг хараад байгаа тий. Тэр 12 цэком гэдэг үү? Тий. Эсвэл ер нь тэрдээ хамааралгүй л дээ. Тим нэр гарч ирэхгүй байх. Бат Эрдэнэ ч хамгийн. Тий, Бат Эрдэнэ. За тэрийг үзье л да тий бас. Бат Эрдэнэ хамгийн юу лээ? Түгээмэл нэрийг харъя тий. Тэгэлтэй. Шүүт энэ чи 12 биш үү? За харъя дахиад. 12 маш тий. 12 муу шүү дээ тий. Тэг юм жин. Тэм үү. Тэгсэн чи шууд хятад сайт руу орж ир. Би ком гэсэн юм байл та. За. Тэгэлний харъя дах уу. За дулмаа бол биш болсон тий. Биш. Би миний яаж хад IQ амар мөө тэгээд яаж хад ямар амар хүнд асуулт юм бэ? Яаж хад эрэхтэй хүмүүс те. Oh my god, нач хин бэ? Скуна. Гавч дээ. Тэр. За Бат Эрдэнэ бол биш дээ шүү дээ. Биш. Та асуултаасаа ойлгоорой. Тэр хүн нуурлал үсгчээ гараад ирсэн. Харин тий. Тэгээд нөгөө бассейны шорт мод бол байхгүйсэн шүү дээ. Тэр нуурлал орчоо гараад ирсэн. Норчоод гараад ирсэн. Тэгвэл норон юм болов нэр нь? Норон байхгүй юу? Тий норчоод гараад ирсэн юм тий. Тий норон. Одоо би түүх юм асуу. Тэгэлтэй. Хоёр хоёлаа юм байна тий. Гурлаа. Тэгвэл за 3 хүний асуулт асууя заа юу. Та гурав бодороо. За бодъё. Нөгөө нэг Америкийн нөгөө
country дуучин Taylor Swift гэдэг байдаг шүү дээ эмэгтэй. За тийм. Тийм Taylor Swift сая төрөөд 2 ихэр хүүхэдтэй болсон. Гэхдээ нэрийг нь яг нэр өгсөн. Нэг нэр өгсөн. Ямар нэр өгсөн? Яа мэдэхгүй шүү дээ. Харин тий бодё л доо их юм. Swift юу 2 ихэр хүүхэдтэй болоод тий нэр өгөөд 2 ихэр хүүхэдтэй юм уу бүр? тий. Аавынх нь нэрийг хэлчихээр та хоёр таачна. Та гурав таачна. Taylor Swift тэр үнийг мэдээд байгаа хгүй юу? Харин тий. Дуучин байдаг шүү дээ. Бүгдийг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ сая төрсөн юм аа. Тэгээд өмнө нөхөртэй байж байгаа тэр нөхөртэй амир хүч хийлүүлээ тэгээд салаад шинэ нөхөртэй болдог тийм үү? мөн шүү дээ тийм үү? Мөн шүү дээ. Нөгөө хуучин нөгөө Jay-Z-гийн X ахгүй юу? За, тийм шүү дээ. Тий. Taylor Swift. Цаачаад аав нэг юм бол аавны урсны хараач. Аавыг нь болохоор нөгөө хин штэ Marshall Mitchell гэдэг штэ. Marshall гэдэг нэртэй үйл яг 2 хүүхэд гэж. Биш ээ аавыг нөгөө Taylor Swift-ийн аавыг нь хэлээд штэ. Гэтэ хүмүүс яг нөгөө юугаар нь сайн мэднэ. Нөгөө нэг чихэр үүдэн штэ M&M гэж чихэр үүдэн штэ. За тийм. Тийм тэрүүгээр нь сайн мэднэ нөгөө Marshall Mitchell гэдэг. Тэгэхээр нөгөө аавынх нь нэрийг нь ингээд нөгөө M гэдгээр нь холбоод тэрүүгээр нь сайн мэднэ. Цааш л та. Аавынхаа авахтай байх. Аав нэг юм л. Харин аавыг нь Marshall Mitchell гээд тэгээд харин тэгээд Marshall Mitchell гээд ээж аав хоёрын нэр нь холилдоод өгсөн болов уу? Биш аавынх нь нэр нь гэдэг чинь. Яг нөгөө нэг нөхрийнх нь нэрийг хэлчих юм бол та тэр хүүхдийн нэрийг мэдчих гээд байгаа байхгүй юу? Байж тэгвэл нөхрийнх нь нэр юу болооч байж бодъё. Хуучин нөгөө нэг rapper Jay-Z шүү дээ. Тэрний X шүү дээ. Тэр чинь шоронд ороод ирсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ. Шоронд ороод сайхан гарч ирчээ дахиад согтуугаар машин барьж байгаа дахиад баригдаад орсон. Айн гисэн. Тий. Нөхөртэй юм уу? Нөхөртэй. Нөгөө нэг хэн бэ шүү дээ? Donald Trump шүү дээ. За Donald Trump. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч. За. Тэрний том хүү JR Trump-ийн үеэл. Travis Kelce. Биш. Хөл бөмбөчсөн биз нөхөр нь. Биш ээ, тэр чинь X нөхгүй юу? X хөл бөмбөч юм уу? Тий. Сая 2 хүүхэд ихэр хүүхэд төрүүлсэн бохгүй юу? Бүр ихэр хүүхэд төрүүлсэн. Тий, тэгээд нөгөө нэрийг нь өгснийг нь асууад байхгүй юу? Яа, нэрийг юу гэж гисэн болоо? Би бүр жирэмсэн гэсэн чи мэдэхгүй. Анда жирэмсэн байсан. Жин байнга том хүлээ авалт гэдэг анда жирэмсэн явж байгаа. Нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Donald Trump байна шүү дээ. За. Тэрний том хүү JR Trump-ийн үеэл нөхгүй юу нөхөр нь? Үеэл нэ. Тий. Тэгэхээр чинь хин тэр том хүүгийн нэр нь? Donald Trump-ийн том хүүгийн нэр чинь юу шүү дээ? JR Trump гэдэг шүү дээ. JR Trump. Trump шүү. 2-6 зурх хөвлөлтөө. За тийм. Тэгтээ юу хийж яана? Норвоос арай өөрөө нэр нь бол яагаад? Ороос ч өөр л байна та. Тий. Одоо байгаа нөхөр нь яг ямар мэрэгчлээ юм байгаа юм? Сантехникч штэ. Нөгөө юу гэж хэлдэг штэ. Нөгөө Америкийн нэгдсэн улсад plumber гэж хэлдэг штэ. Сантехникч. Одоо нөгөө нэг тосгорны доогуур усмус халдаад байдсан штэ. Тэр чинь янзлаж нөгөө сантехникч ихгүй. Уул нь өөрөө сантехникч юм ихгүй юу? Тэгээд нөгөө Taylor Swift-тэй суудсан болохоор хүмүүс бас амар хил амтаа. Зөв. Тэгээд цангаа. За бууж өгчих юу? Би үнэхээр нэрийг мэдэхгүй. Нөхрийн царайг л хайж галт харж ирсэн болохоос нэрийг нь өстой мэдэхгүй. Хүүхдийч. Та гурав бүр хайгаад болохгүй юм уу? Хайгаагүй штэ. Сая уцаараа хайгаад байгаа юм шиг үгүй мүү? Хайгаад үгүй л доо. Нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын гольфчин Tiger Woods гэдэг байдсан шүү дээ. 15 удаагийн авраг байд юм аа. Гольфын. Tiger Woods гэдэг байдсан шүү дээ. Тэрнтэй ойрхон нэртэй нөхөр нь. Tiger Woods. Тий, Tiger Woods-тэй нэр нь айгүй ойрхон. Tiger Trump. Гольфын яг үндэсний 15 удаагийн авраг байдаг шүү дээ. Tiger Woods чинь Америкийн нэгдсэн улс. Тий. Тэгвэл юу гарал үүсэл нь болохоор нөгөө
Америкийн зүүн эргийн Флорида мужийн Тампа гэж хот байдیں۔ Тампа хотоос гаралтай. Тий. Нөгөө Майами ч болохоор доошогоо нилээ далайн эргэлүүгөө ойрхон байдэн штэ бүр доошогоо. Тэрнээс наан Тампа гэж байдаг байхгүй нөгөө Орландо гэж хот байдэн штэ Флоридаг мужийн. Орландо хотоос хотын яг хойхон талд Тампа гэж хот байдаг. Тэнд төрсөн хүн байдаг байхгүй юу? Тэм төрсөн. Тампа. Монголтой ойролцоо хэлэх юм бол нөгөө ерөнхийлөгч Хүрэлс Үгчин сая 6 жилээр ерөнхийлөгч болох хуулаа их хурлаар батлуулсан шүү дээ. Тэр чинь 21 онд батлууллаа да. Тэгэхэд яг тэр үед нөгөө нөхөр нь өмнөх эхнэрээс салж исэн. Амар бүүн болсон Монголд. Тэч бүгд санжилаа л да. Харин тий. Тий. Тэчээс нэг амар нүд. Би бүр амар төхүүлээд байгаа шүү та хэд. Амар төгөл нэг молгож болохгүй л юм л да. Яаж яхад хэний ажиг болтгүй гэж. Наад дээр чи бас ингэсэн. Харин Нөгөө Taylor Swift-ийн нөхөр нь Их Британий ерөнхий сайдтай хамт Канадаас Ванкуверээс Вашингтон мужи руу Сиэтл руу хил нөгөө даваад нөгөө машинтаа орж ирээд уулзлаар орж ирэхдээ яг бас шалгаж исэн. Тэр нь бас хэвлэлээр амар затгаж исэн. яна тэр цацагдсан бас мэдэг юм байна. Саяхан шүү дээ. Айгуу мэдээлэл мод өгдөг юм би тогтоож. Тэгээд яг тий одоо нөгөө төрж байгаа шүү дээ өнгөрсөн. Сая нэг 2-7 хоногийн өмнө төрсөн шүү дээ. Taylor Swift чи 2 ихэр өгөхтэй болоо. Тий тэгээд тэгсэн чинь нөгөө ойрох дооронд буюу нөгөө дундад Аз дээр чинь нөгөө хормозын хоолой дээр чинь нөгөө түлшний үн амар өсчөд байгаа шүү дээ. Нөгөө Иран Америк хоёр чинь дайраад нөгөө дайтаад тэгээ Америкийн нэгдсэн улс чинь нөгөө Израильтай нийлээд Иран руу дайраад байгаа шүү дээ. Тэгсэн чи тэр дунд чинь нөгөө нэг хормозын хоолой дээр чинь нефт буюу бензиний үн бариад байгаа. Барайл дээр далаагаар нөгөө улс орон Европ, Аз төв рүү ингээд тээвэрлдэг тэр хоолой дээр нь яг дайм болоод байгаа байхгүй юу? Тэгээ Ираны зүгээс тий. Тэгээ тэрэн дээр чинь бас яг тэр нөгөө нэг Японоос Иранаас 100% нефтээ авдаг завных нь нэр нь яг тэр нөгөө Taylor Swift-ийн одоогийн нөхрийнх нь нэртэй яг адилхан байгаа шүү. Тий. Taylor Swift. Та нар нөгөө Kim Kardashian-ыг мэдэн штэ. Kim Kardashian за. Тий, гэхдээ тэрнээс ч арай хол л доо нөхөр нь. Тэрээс хоцтаа гэл. Taylor Swift. Олох нь уу? Ямар удаа юм бэ? Хэр олохгүй сөмпри техник тогтсон юм олохгүй. Би галцаараа зүрх. Аав нь бол Marshall Mitchell гэдэг нөгөө M&M гэж нөгөө чихэр байдсан шүү дээ. Тэрний нэртэй аав нь бол олох нь уу? Би та нарт амар төхүүлээд байгаа шүү дээ уулна. Энэ ахгүй хоёр. Аль харъя да. Камер дээр уцаа харуул да. Хэний? Гүүл марлсан ба. Юугаа олдгоо. Олохгүй нөө. Гүний тайл хэлнэрий. Тэр ч угаасаа хоёр ихэрч дөрүүлээгүй шүү дээ. Ер нь бол. Йоо ямар амар хэрэг вэ? Би харин тийш тань. Харин тий. Юу гараа ирстэй биш юм уу? Биш штэ. Нөгөө Jay-Z хэлээд байгаа юм уу? Нөхөртөө зодуулаад тэр баг. Тийм муу. Наа чи муу. Тий муу. Хэн блэ? Хөрөөгүй юм уу? Юу нөхөргүй хүүхдүүд тэр чинь нөхөртэй штэ. Гүй ээ юу хүүхдгүй штэ тэр чинь. Юу балаад одоо жирэмсэн штэ. Хин юм бэ? За хүүхдүүдээ ахан тоглосон юм аа цаашлуулсан юм аа хөө одоо болио. Яа.